9 одод ноёрхогч биеийн урлаг 32 дугаар бүлэг. Баян асрын урлаг. Та лунчэн мөн үү? Мөн байна. Лунчэн баг зэрэг гайхав. Учир нь тэр энэ хүнийг огт танихгүй байлаа. Маш сайн. Асрын эзний тушаалаар би танд энэ урлагийг гардуулахаар ирлээ. Дуранхай дунд иргэн насны ир баярлан хэлв. Залуу язгууртан минь та намайг танихгүй байж болох ч би бол Баян насрын үйлчлэгчдийн нэг байгаа юм. Манай жил бүр зохион байгуулдаг дуудлага худалдаанд таныг урьхаар ирлээ. Лунчэн сая л учрыг нь оллоо. Тэр ямар нэгэн бизнесийн харилцаанд татагдан орж байгаа гэж. Үйлчлэгч гэж өөрийгөө нэрлсэн ч үнэндээ бол зарлага гэвэл илүү онох байв. Лунчэн Баян насрын талаар сайн мэднэ. Энэ бол Phoenix Cry эзэнт гүрний хамгийн алдартай дуудлага худалдааны газар бөгөөд асар том бүтэцтэй байгууллага юм. Хэдийгээр архимчдын холбоотой зэндаа тэнцэхгүй ч гэлээ маш хүчрхэгт тооцогддог. Тэд адал явдал хайгчдын холбооны хамгийн ойрын түншин билээ. Адал явдал хайгчдын холбоо нь тоолж баршгүй олон адал явдал хайгчдын нэгдэл бөгөөд гишүүнчлэлийн хувьд сул холбоо боловч маш олон хүнийг игнэндээ нэгтгэдэг. Адал явдал хайгчид ихэнх цагаа зэрлэг байгальд аюултай нөхцөлд өнгөрүүлдэгч түүнийгээ дагаад олох ашиг нь асар их байдаг. Тэндээс элдв төрлийн ховор эмийн ургамал шидэт араатны цөм олж болохоос гадна хэрвээ азан тааравал эртний өв залгамжлалыг ч олох боломжтой. Адал явдал хайгчид Баян насартай хамтарч ажиллах дуртай байдаг. Учир нь тэд маш шудраг үн тогтоодог юм. Олсон зүйлээ тэнд зарах нь хамгийн аюулгүй аргад тооцогддог. Учир нь зарим хүмүүс өөрсдөө аюул руу явж ол цайхын оронд бусдын олсон зүйлийг дээрэмдэх эсвэл амийг нь хөнөөж олзыг нь авах тохиолдол маш их гардаг. Заримдаа хотын гудамж зэрлэг байглаас ч илүү аимшигтай байх нь бий. Тиймээс Баян насрын жил бүрийн дуудлага худалдаа маш олон хүнийг татдаг. Бид жилийн турш цуглуулсан хамгийн ховор эрдэнсүүдээ энэ л дуудлага худалдаанд зориулж нөөцөлдөг юм. Дуудлага худалдаа болгоноор үнэн тэнгэрт хадаж, тэд асар их ашиг олдог тул арга хэмжээний цар хүрээнд жил ирэх тусам тэлсээр байв. Сүүлийн 2 жилд дуудлага худалдааны чанар гайхалтай болж тэд шин дүрм хүртэл тогтоосон нь урилгагүйгээр дотогш нэвтрэх боломжгүй болжээ. Харин урилга авч чадах хүмүүс нь зөвхөн маш өндөр байр суурьтай хүмүүс байдаг. Лунчэн бол ийм урилга авсан анхны залуу хүн байлаа. Энэ үнэхээр гайхалтай хэрэг байна Лунхаа. Гэхдээ хэрвээ чамд хангалттай мөнгө байхгүй бол тэнд очих нь ердөө цагийн гарч болно шүү гэж шавхав сануулав. Баян насрын дуудлага худалдааны эд зүйлс бүгд шилтгэн байдаг. Зүйл бүр нь хүний шунлыг хөдлөхөөр эд байдаг юм. Дээрээс нь дуудлага худалдааны газрын мэрэгжлийн сурталчилгаа хүмүүсийг өдөөх аргуудын нөлөөгөөр үнэн замбраагүй өсдөг. Мөнгөгүй бол тэнд зөвхөн бусдыг атаархан харахаас өөр зүйл хийж чадахгүй. Дуудлага худалдаанд орох зүйлсийн жагсаалт байна уу гэж Лунчэн асуув. Би ердөө эхний 10 зүйлийн жагсаалтыг л авчирсан. Та сонирхож үзнэ үү гэж Туранхай ир гимшсэн байдалтай хэлв. Нууцлаг байдлаа хадгалахын тулд хамгийн шилдэг эд зүйлсийг урьдчилж задруулахыг хориглодог байжээ. Лунчэн жагсаалтыг харав. Жагсаалтын дундаас одод нэгтгэгч өвсийг хараад түүний хүүхэн хараан томрлоо. Тэр нь бүр 1000-аас дээш жилийн настай одод нэгтгэгч өвс байв. Жирийн ийм өвс 10-аас 100 жилийн настай байдаг. 100 жилээс дээш настай нь ховорд тооцогддог бол 1000 жилийн настай нь үнэхээр хосгүй үнэт эрдэнэ юм. Ийм эрдэнэ жагсаалтын ердөө эхний игнэнд байхыг хараад тэр гайхав. Лунчэний гайхсан төрхийг хараад Туранхай ир сэтгэл хангалуун байж та эмийн дагалдан учраас өөрт байгаа ямар ч ховор эмийн үрлийг бидэнд өгч болно. Хэрвээ чанар болон ховор байдал нь шалгуурт тэнцвэл бид дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрнө. Гэхдээ бид ашигын 50%-ийг шимтгэл болгож авдаг гэв. 50%? Хаа ямар харгис юм бэ? Та нар үнэхээр 50%-ийг нэхэж зүрхэлж байна уу? Бүр их авахгүй яасан юм? Лунчэний бодлыг уншсан мэт тэрээр инээж таны өгсөн зүйл хангалттай сайн л бол манай сав баглаа бодол сорталчилгаа мөн манай ерөнхий дуудлага худалдаачны уран ярианы ачаар үнэн таны төсөөлж байснаас хамаагүй илүү өндөрт гарах болно гэв. Үүнийг сонсоод Лунчэний сэтгэл жаахан амарлаа. Үүний зэрэгцээ тэдний бизнесээ удирдах буй арга барилыг нь биширч байв. Лунчэний мэдгүй зүйл нь энэ нэрийн ажил түүний бодож байгаа шиг тийм ч амар биш байлаа. Туранхай ирийн албан тушаалтай хүмүүс жил бүр дуудлага худалдаанд зөвхөн 3 хүн урих квоттой байдаг. Тэдний урьсан хүмүүс ямар нэгэн зүйл худалдаж авбал эсвэл зарвал урьсан хүн нь тодорхой хувь хүртдэг байжээ. Урьсан хүн нь хэдий чинээ их мөнгө зарцуулна, урьсан ажилтнад төдий чинээ их мөнгө авна. Тиймээс урих хүн бүрийг маш нарийн сонгодог. Гэвч олон жил өнгөрөх тусам бүх баян хүмүүс хэдийнэ урагдаж дууссан тул тэдэнд шинэ ирээдүйтэй хүмүүсийг хайхаас өөр аргагүй болжээ.
Энэ туран хаяр маш сонор соргог байсан тул Куат авмагцаал Лунгчэнийг бусдаас төрүүлж урахаар яаран ирсэн нь энэ юм. Өөр арга байсангүй. Лунгчэн бол нийслэлдэх өөрийн үеийнхэн дундаа хамгийн алдартай ирээдүйтэй том загас байлаа. Миний нэрийн хуудсыг харна уу? Тэрээр Лунгчэнд жижигхэн хуудас өгөв. Үгүй, баян чинэлэг гэсэн утгатай үг байв. Хаа би ядуу гэр бүлээс гаралтай юм аа. Аав маань намайг баян болоосой гэж хүсэж ийм нэр өгсөн гэж Туранхаяр ичингүүр нь тайлбарлав. Түүний тайлбарыг сонсоод Лунгчэнд баг зэрэг өрөвдөх сэтгэл төрөв. Тэрээр толгой дохин. Би юм хөдөлтөж авахыг үнэхээр сонирхож байна. Мөн надад дуудлага худалдаанд оруулах зүйлс би хэрхэн явагддаг вэ гэв. Фугүйгийн нүд сэргэж ямар ч эрдэнсийг шууд Хуаюн насар дээр авчирч болно. Эсвэл бид өөрсдөө танай гэрт очиж авч болно гэв. Лунгчэн толгой дохив. Дуудлага худалдаа болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн байсан тул түүнд цаг байлаа. Фугүйдээ товоо тогтоосны дараа Лунгчэн болон түүний найзууд рестораныг орхиж гарлаа. Лунгчэн 7 хоногийн дараа эзэнт гүрний Дэнлүүний баяр болно. Чи заавал ирнэ шүү гэж Шифэн хүсэн хүлээсэн байдалтай хэлв. Дэнлүүний баяр бол эзэнт гүрний хамгийн том баяр юм. Нийслэлийн бүх гэрлээгүй залуус энэ баярт оролцдог. Маш хөгжилтэй, эрч хүчтэй болдог энэ баярыг залуус жилийн турш хүлээдэг билээ. Ялангуяа гэрлээгүй залуус яг л бух шиг байх бөгөөд октийн анхаарлыг татах боломжийг тэсэн ядан хүлээдэг. Харин бүсгүйчүүд ч гэсэн өөрт тохирох залууг олж авахыг хүсдэг. Жирийн үед эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт байх нь жаахан хориотой мэт байдаг ч энэ баярын өдөр бүх цээр арилж хоёр хүйсний залуус хүсснээрээ хөгжилдөж болдог байлаа. Тиймээс олон хүн энэ баярт зориулж урьдчилан бэлддэг юм. Тэр дундаа хамгийн сонирхолтой хэсэг нь залуу үеийн шилдэг дайчныг шалгаруулах тулаан юм. Баярын үеэр тулааны тавцан үргэлж засагддаг. Хэрвээ чи 20-аас доош настай бясалгагч бол хинч тийшээ гарч болно. Түрүү байрын төлөөх тулаан бол хамгийн чухал хэсэг. Хэрвээ чи тэр цолыг авбал олноос нуугдах боломжгүй болно. Тоолж баршгүй олон бүсгүйчүүд чам руу цэцэг шидэж бүр цэцгэнд дарагдах болно. Үүнийг бодох төдий залуусын зүрх тогтолдог байв. Хичнээн тайван Шифэн хүртэл тогтолж байлаа. Тарган юу болон бусд нь ч гэсэн урам зоригоор дүүрэн байв. Лун ахаа та заавал ирээрэй. Хэрвээ та очихгүй бол бид ч бас очихгүй гэж тарган юу гуйв. Тэгвэл бүгдээрээ очихой болоод хаа нэгтээ сууж арх ууцгаах уу гэж Лунгчэн инэв. Үгүй Лун эзэн минь бид үүнийг бүтэн жил хүлээсэн шүү дээ. Тарган юу болон бусд нь тэр дороо царайгаа барайлгав. Зарим нь бүр сөгдөж Лунгчэний хөлнөөс тэврээд зүшээр хүртэл нь тавихааргүй байв. Лунгчэн хэрвээ чи очихгүй бол дэндүү утгартай болно. Нийслэлд чи бол манай үеийнхэн дундаа хамгийн алдартай. Чамайг номер 1 гэж үздэг. Хэрвээ чи ирэхгүй бол олон хүний итгэл хөсөрдөн гэж Шифэн ятгав. Би хизээ тийм их нэр хүндтэй болчихсон юм бэ? Лунгчэн гайхав. Чи мэдээгүй гэж үү? Бүр жаахан хүүхдүүд ч мэднэ шүү дээ. Тулаан болон эмийн урлагийг хослуулсан тэнгэр газрыг донслогч баатруудын ордны ууртай бурхан Феникс Край эзэнт гүрнээс жигүүрээ дэлгэн ниссэн 9 тэнгэрийн дээр бардам инээгч Лунгчэн. Шифэн түн рүү гайхан харлаа. Энэ юу болоод байна? Би яагаад мэдээгүй юм бэ? Миний тухай шүлэг хүртэл байдаг хэрэгүү? Лунгчэн хэлэх үггүй болон гацж орхив. За, Лун ахаа, чиний бүх ах дүүс чамтай хамт баярлахыг хүсэж байна. Гэхдээ чиний юу гэж хэлэх нь бидэнд тушаалал гэсэн үг. Шифэн бусдаасаа өөр байлаа. Тэр Лунгчэнийг анхнаасаа л ах шигээ хүндэлдэг байсан тул бусад шиг нэрлэх зүйл байсангүй. За яах вэ? Би очноо. Лунгчэн гашуунаар инээмсэглэв. Тэр үг нь тэр өдөр илүү бясалгахаар төлөвлөж байсан юм. Тарган юу болон бусд нь үүнийг сонсоод баярлан хашгиралдав. Тэдний өмнө үе олон үдсгэлэнт бүсгүйчүүд харагдаж байгаа мэт байлаа. Найзуудаасаа салсны дараа Лунгчэн гэрлүүгээ ярав. Тэр оройн хоолойч идэлгүй шууд өрөөнд орлоо. Түүнд дэмий үрэх цаг байсангүй. Тэрээр яаралтай бясалгалын төвшөнгө ахиулах ёстой байв. Хэдийгээр Фэнфуод хэдийнэ төгс нэгтарсан байсан ч одоо тэр Дантиантай болсон тул илүү олон энергийн хийн эргүүлэг үүсгэхийг хүсэж байв. Одоогоор түүний Дантианд ердөө 3 эргүүлэг байлаа. Тэр тэднийг үргэлжлүүлэн үүсгэхийг хүссэн ч түүний ой санамж дах 9 одод ноёрхогч биеийн урлагт үүний тухай ямар ч заавар байсангүй. Өмнө нь Фэнфуод өтгөрөх үед тэрхүү 3 эргүүлэг нэгэн зэрэг гарч ирсэн. Лунгчэн өөрөө ч энэ яаж бий болсныг мэддэггүй байв. Одоо Лунгчэн Дантиана ажилуулах үед өнөөх 3 эргүүлэг хамт эргэлдэж байгааг олж харав. Энэ арга нь ердөө л тулааны үед биеэр энерги түгээхэд зориулагдсан болохоос бяцлахад зориулагдаагүй байлаа. Фэнфуодоос баг зэрэг сүнслэг энерги гаргаж эргүүлгүүд рүү чиглүүлэхэд тэр дороо 10 дахин томорч Лунгчэний амьсгал догтлон төрөгсөв. Гэхдээ энэ нь бас л тулааны үеийн арга байсан бөгөөд хэрхэн шинээр үүсгэх нь тодорхойгүй хэвээр байв.
Лунчаанд гүнзгий амьсгаа авч хэсэг эргэлцснээ гадаад ертөнцийн сүнслэг энергийг шингээхийн тулд хийгээ алгуурхан эргэлдүүлж эхлэв. Гэхдээ энэ удаад тэрээр энергийг биеэрээ түгээлгүй, харин Фэнфу од руугаа цуглууллаа. Лунчааныг тэнгэр газрын сүнслэг хийн энергийг шингээх тусам Фэнфу од хурдтайгаар эргэлдэж эхлэв. Энэ л зөв арга байна. Лунчаан маш их баярлалаа. Яг юу болоод байгааг бүрэн мэдэхгүй байсан ч энэ нь гарцаагүй тулааны биш, харин бясалгалын арга мөн байв. Үргэлжлүүлэн шингээхийн тулд чадах бүхнээ хийхэд Фэнфу од тасралтгүй шингээлтээр улам бүр гэрэлтэж эхэллээ. Эцэст нь энэ нь дүрлэлсэн нар мэт харагдах болов. Фэнфу од чичирч тэр дороо бүдгэрв. Үүний зэрэгцээ Лунчааны дантяанд өөр нэгэн эргүүлэг гарч ирлээ. Хаа би эцэст нь бясалгалаа үргэлжлүүлэх аргаа олчихлоо. Дөрөв дэх эргүүлэг үүсгийн зэрэгцээ Лунчааны биедийг судлаад үл ялэг тэлж бүх бие нь энергиэр бэлхаж байгааг тэр мэдрэв. Сайн байна. Үргэлжлүүлцгээе. Лунчаан нүдээ алгуурхан анаад 5 дахь түвшинлүү дайрч эхэллээ. 9 адад ноёрхогч биеийн урлаг 33 дугаар бүлэг. Phoenix Cry Дэнлүүний баяр. Ордны дотор талд 4-р хунтайжийн ажлын өрөөнд 4-р хунтайж нүдээ хагас анин сууж догшин маркизийн илтгэлийг чимээгүйхэн сонсно. Эзэн минь, хил хамгаалагч маркизаас ямар ч сураг ирээгүй байна. Харин тэндээ байрлсан хിവэр боловч таны илгээсэн загтлуудад ямар ч хариу ирүүлсэнгүй гэж догшин маркиз хүндэтгэлтэйгээр хэлв. 4-р хунтайж нүдээ алгуур нэлээ. Түүний нүдэнд хүйтэн харгас оч гэлсгэв. Ямар зөрүүд хинэггүй өвгөн бэ? Би түүнд хангалттай хугацаа өгсөн. Гэтэл тэр намайг амархан амтэн шиг үдсээр л байна. Нон Кяншао үнэхээр агуу байдлыг мэдгүй юм. Олон жил өнгөрсөн ч тэр танд бууж өгөхөөс татгалцаар байна. Үнэхээр 1000 удаа өвхөл зохих өөдгөө амтан гэж догшин маркиз хорсолтойгоор хэллээ. 4-р хунтайж түүн рүү нэг харснаа. Би Лун Кяншао хоёрын хоорондын өчөө хорслыг мэднэ. Хэрвээ түүний тэр цохилт байгаагүй бол чамд шөрмөс хуургах шатанд хүрэх том боломж байсан. Гэхдээ Лун Кяншаогийн хүч зөвхөн тулааны чадвартай байдаггүй юм. Үгүй байсан бол би түүнийг ингэж өндөр үнэлэхгүй байлаа. Харамсалтай нь тэр хитрхи зөрүүд миний хүн болж чадахгүй. Хэрвээ тэр миний хүн болж чадахгүй юм бол үхсэн хүн болог. Догшин маркиз үүнийг сонсоод дотроо баярлав. Эзэн минь, танд төлөвлөгөө бий юу? Одоохондоо түүнтэй тооцоо бодох цаг биш. Гэсэн хэдий ч тэр миний олон жилийн хичээл зүтгэлийг үнэхээр их хүрлээ. Тиймээс эхлээд түүний ганц хүүг нь ал. Үүнийг түүний төлөх ёстой хүү гэж тооц гэж 4-р хунтайж хинэггүй хэлв. Лунчаан уу? Түүнийг яаж алах вэ? гэж догшин маркиз жаахан гайхан асуув. Одоогийн Лунчаан бол алхимчдын холбооны хүн бөгөөд мастер Юнцитэй ойр дотно гэсэн цуу яриа бий. Хунтайж байсан ч алхимчдын холбооны шийтгэлээс зугтаж чадахгүй шүү дээ. Би тэр асуудлыг хэдийнэ шийдчихсэн. Чи санаа зовох хэрэггүй. Зүгээр л хүчээ чимээг өгөн цуглуул. Би дуудахгүй том хөдөлгөөн хийх гэж байна. Илүү дутуу анхаарал татахгүй байхыг хичээгээрэй гэж 4-р хунтайж хүйтнээр тушаав. Мэдлээ эзэн минь, санаа зовлтгүй. Би ямар ч мэдээлэл алдагдахгүй байх тал дээр анхаарна гэж догшин маркиз яаран амлав. Түүний одоогийн хүч ердөө цус нэгтрах шатанд байгаа тул тулааны чадвар нь тийм ч онцгой биш. Гэхдээ тэр хитрхи анхаарал татдаггүй учраас 4-р хунтайж түүнд ийм өндөр албан тушаал өгсөн юм. Тэр маш үнэнч бас ажилдаа маш нямбай нэгэн билээ. Догшин маркизыг гарсны дараа 4-р хунтайж 50-р дээрх номнуудаа харан хэсэг зогсоод санаа алдав. Лун Кяншао, үнэхээр ийм золон дуудах хэрэг байсан гэж үү? Олон жилийн турш гаргасан миний чин сэтгэл чамайг хөдөлгөж чадсангүй. Намайг харгас хэрцгий боллоо гэж битгий буруутгаарай. Би дотор нь дахин нэг тесрэлт сонсогдож, Лунчаан нүдээ нээв. Түүний нүд яг л од мэт тод гэрэлтэж, харц нь илд мэт хурц байлаа. Дантяан дотор нь 7 эргүүлэг алгуурхан эргэлдэж байв. Лунчааны нүүрэнд сэтгэл хангалуун инээмсэглэл тодров. Тэр бүтэн 7 хоногийг зөвхөн бясалгахад зарцуулж 4 төвшин ахижээ. Ийм хурд хэнийг ч цочирдуулж айлгаж чадах байсан ч Лунчаан үүндээ хараахан сэтгэл хансангүй. Уг нь тэрээр илүү олон эргүүлэг үүсгэх тусам энерги шингээх нь ихсэж бясалгал нь хурцна гэж бодож байсан юм. Гэвч түүний таамаглал буруу байсныг тэр удалгүй мэдлээ. Шинэ эргүүлэг үүсгэх бүрт өмнөхөөсөө илүү хэцүү болж байв. Шаардлагатай сүнслэг хийн энергийн хэмжээ асар ихээр нэмэгдэж байлаа. 4 дахь эргүүлэг үүсгэхэд ердөө 6 цаг зарцуулагдсан бол 7 дахь эргүүлэг үүсгэхэд бүтэн 3 өдөр шаардлагджээ. Энэ нь үндсэндээ өмнөх 3 эргүүлэг үүсгэхэд зарцуулсан хугацааны нийлбэртэй тэнцэж байв.
Гэхдээ 7 дугаар түвшинд хүрэхэд түүний судлууд улам бүр бат бөх болсныг мэдээд Лунчэн баяртай байлаа. Гэсэн хэдий ч тэрээр тэнгэрийг хуваагч техникээ ашиглаж чадахгүй хэвээр байв. Гэвч энэ нь түүнийг гонсойлгосонгүй, харин ч улам догдлоолов. Энэ нь тэнгэрийг хуваагч бол ер бусын хүчрхэг тулааны урлаг гэдгийг баталж байлаа. Ямар нэгэн санамсаргүй үрлээр ийм өндөр зэрэглэлийн техник сольж авсан нь үнэхээр ашигтай хэрэг байжээ. Уг нь тэрээр өнөөх цус нэгтрах шатны харуулыг дахин үрлээр хахуулдаж өөр өндөр зэрэглэлийн техникүүд авах төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч одоо Чуяогийн өгсөн салхи зүсэгч нудраг болон дүлт үүлэн алга хоёр техник түүнд хангалттай байлаа. Энэ хоёр техник хоёулаа мөнх бус зэрэглэлийн дээд шатны техникүүд юм. Ийм түвшний техникүүд магадгүй зөвхөн тулааны техникийн асрын 3 дугаар давхарт л хадгалагдаж байдаг байх. Ийм техникүүдийг цус нэгтрах шатны харуулж сурах эрхгүй байдаг билээ. Тулааны урлагт олон техник сурах тусмаа сайн гэсэн үг биш. Тулаанчид туйлдаа хүртлээ шавхагдаагүй л бол тэдгээрийг тэр бүр ашиглаад байдаггүй. Учир нь тулааны техникүүд хэтэрхий их сүнслэг хий зарцуулдаг юм. Жирийн хий хуримтлуулах шатны бясалгагчид доод шатны мөнх бус зэрэглэлийн техникийг ердөө ганцаалуудаа ашиглаж чаддаг. Ганц ашигласны дараа тэдний үлдсэн сүнслэг хийн энерги 2 дахь удаага ашиглахад хүрэлцэхгүй болно. Тиймээс дайснаа ганц цохилтоор ялж чадхааргүй бол хинч сүнслэг хийгээ тэгж дэмий өрөхгүй. Түүнчлэн техникийн зэрэглэл өндөр байх тусам шаардлагадах энерги нэгснэ. Мөнх бус зэрэглэлийн дээд шатны техникүүдийг ихэвчлэн цус нэгтрах шатны маструуд ашиглахад зориулагдсан байдаг. Зөвхөн тэдэнд л ийм асар их зардлыг даах сүнслэг хий байдаг. Гэхдээ мэдээж Лунчэн бол жирийн нэгэн биш. Түүний сүнслэг хий Фэнфу од дотор нь хадгалагдаж байгаа. Лунчэний тооцоосноор тэрээр мөнх бус зэрэглэлийн дээд шатны техникийг 7 удаа ашиглаж чадна. Харин Фэнфу одныхоо бүх энергийг 7 эргүүлэг рүүгээ шилжүүлж хамгийн дээд хүчээ гаргавал тэрээр мөнх бус зэрэглэлийн дээд техникийг ганц л удаа ашиглаж чадах бөгөөд 2 дахь удаага ашиглах гэж оролдвол амиа алдах аюултай байв. Одоогоор Лунчэн 2 дахь одоо бүрдүүлж чадахгүй хэвээр байв. 9 одод ноёрхогч биеийн урлагийн дагуу бол эхний од нь жинхэнэ од болсны дараа л 2 дахь одоо бүрдүүлж болдог байна. Гэвч Лунчэн одоо яаж жинхэнэ од болохоо мэдэхгүй байлаа. Тэрээр бясалгах тусам 9 одод ноёрхогч биеийн урлагийн нууцад улам бүр төөрөлдөж байв. Тиймээс одоохондоо тэрээр зөвхөн илүү олон эргүүлэг үүсгэхэд л анхаарч байлаа. Залуу эзэн минь би орж болох уу? Баоерийн тунгалаг хоолой гаднаас сонсогдов. Ор. Баоер гартаа баахан хувцас барьсаар орж ирэв. Тэрээр инээмсэглэж залуу эзэн минь өнөөдөр Phoenix Cry дэнлүүний баяр шүү дээ. Хатагтай лун намайг таныг аятайхан харагдуулахаар бэлтэг гэж явууллаа гэв. Тэрээр Лунчэнийг суулгаж байгаад нүрийг нь угааж үсийг нь самнаж эхлэв. Лунчэн инээж энэ үнэхээр тийм чухал гэж үү гэж асуулаа. Хатагтай хэдийнэ хэлсэн залуу эзэн минь одоо 16 хүрчихсэн гэрлэх насанд болсон гэж. Таныг маш гоё хувцлагыг тушаасан. Хэрвээ айл нэг айлын хөөрхөн охин таныг хараад таалагдвал та өөрөө мэдэж байгаа шүү дээ гэж Баоер шоолон инэв. Байж боломгүй юм. Ээж минь үнэхээр ингэж их яарч байгаа хэрэг үү? Лунчэн хэлэх үггүй болов. Тарган юу болон бусд нь бүгд 17 тойч гэрлээгүй л байгаа шүү дээ. Мэдээж яаралгүй яах вэ? Би ач зээ нартаа санаа зовж байна. Хатагтай лун өрөөнд орж ирээд Лунчэныг харав. Минчигийн асуудлыг алгуурхан урт хугацааны зорилго гэж үзэж болно. Гэхдээ чамд бас богино хугацааны зорилго байх хэрэгтэй. Үүнийг даатгал гэдэг юм. Би чамд тохирох бүсгүй олж хүүхэдтэй болохын зэрэгцээ Минчиг үргэлжлүүлэн араас нь хөцөлтгийг зөвлөж байна. Юу? Лунчэн чихэндээ ч итгэсэнгүй. Юу гэж эр хүн олон ихнэр татвар эмстэй байх нь жирийн л үзэгдэл. Минчийг зөвхөн их хатан болгож үлдээхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ гэж хатагтай лун яг л байх ёстой зүйл мэт ярив. Та үнэхээр нухацтай яриад байна уу? Мэдээж. Гэхдээ чи эхлээд Минчид энэ тухай хэлж болохгүй. Та хоёр ойр дотн болоод ирэхээр тэр аяндаа л зөвшөөрөх болно. Лунчэн нүдэн анивчив. Ийм зүйл байж болох уу? Ээжээ, аав сүүлийн олон жил бидэнтэй холбоо бариагүй. Тэр бас гадуур ихнэр татвар эмстэй байгаа юм биш үсттэй. Эми юм битээр. Гэхдээ чиний аавд нэмэлт ихнэр эсвэл татвар эмс байлаач энэ нь огтхонч буруу зүйл биш байх байсан гэж тэр зэмлэв. Гэвч түүний нүдэнд баг зэрэг гимшсэн ичсэн оч гялалзаад өнгөрлөв. Хаа би зүгээр л тоолсон юм аа ээжээ. Санаа зовлтгүй. Хэрэг дэнлүүний баярын үеэр тохирох эмэгтэй байвал би танд хит хэдийг аваад ирье гэж ээжигээ баяртай биш байгааг хараад Лунчэн тоглоом болгон хэллээ. Тий, чи өөрийгөө хингэж бодоод хит хэдийг гэрлүүгээ дагуулад ирэх нь вэ? Чамд гэж хэлэхэд ээжигээ битгий хуурамчаар инээж араалах гэж оролдоорой.
Энэ асуудлыг сайн санаж явах хэрэгтэй. Ойлгосноо гэж тэр нухацтай сануулав. За, таны хэлснээр л болъё гэж Лунгчэн амлав. Дотроо бол энэ нь тийм ч зөв зүйл биш гэж бодож байсан ч ээжтэй үүнийг хэлж зүрхэлсэнгүй. Баавар түүнийг бэлдэж дууссаны дараа Лунгчэн цэнхэр өнгийн нөмрөг өмсөв. Тэр нь яг таарсан бөгөөд өмсснийхэн дараа тэр огт өөр хүн шиг харагдаж байлаа. Илт мэт хөмсөг, эрүүл чирэг царай. Тэр тийм ч гоцгойд царайлаг биш байсан ч Баавар түүнийг тасралтгүй магтаж байв. Хаха, санаа зовлтгүй хатагтай минь. Манай залуу эзнийг ямар эмэгтэй эсэргүүцэж чадах билээ дээ? Алив, түүнийг дэндүү их битгий магт. Хатагтай лун ингэж хэлж байсан ч дотроо маш их баяртай байлаа. Сайхан хүүгээрээ тэр бахархаж байв. За, цаг боллоо. Яв. Хатагтай лун Лунгчэнийг хаалга руу түлхэв. Ээжээ, нар хэдийнэ дээр байна шүү дээ. Харанхуй болтол нилээд хугацаа байна гэж Лунгчэн баруун зүг рүү дөнгөж хэлбиж эхэлсэн нарыг зааж хэллээ. Энийг хүмүн чи эрт бэлдэх гэж юу болохыг мэдэхгүй байна. Эхлээд сайн байрлал эзлэх хэрэгтэй. Тэгж байж л боломж чинь ихсэн. Хурдан яв. Ингэж хэлээд тэрээр хаалгаа хааж орхив. Лунгчэн нүдээ эргэлдүүлв. Тэр ямар наймаа хийх гэж байгаа биш. Яагаад заавал эрт очиж байрлал эзлэх ёстой гэж. Гэхдээ нэгэнт гэрээсээ хөөгдсөн тул тэрээр явлаа. Гэрээхээ гадаа дэнлүү үлгэн хөл хөдөлгөөн болж буй үе олон хүмүүсийг тэр харж байв. Лунгчэнийг хараад нэгэн залуу шоолон "Найз минь чи үнэхээр эрт гарчээ" гэв. "Чи юугаа мэдэх вэ? Эртэж шуухаа өт барьдаг юм" гэж Лунгчэн хариулав. Үнэн шүү. Сануулсанд баярлалаа. Ах минь, би одоохон хувцас солиё гэд өнөөх залуу гэрлүүгээ гүйж оров. Ямар гээчийн хүүхэд вэ? Ердөө 13-тай хэрнээ хүүхнүүдтэй тоглохыг хүсэж байхдаа яахав дээ. Түүний ам унжив. Одоогийн хүүхдүүд үнэхээр эрт боловсрч байна. Тэр үнэхээр дэндүү эрт гарчихсан байсан бөгөөд зам дагуух хүмүүс түүнийг эрт гарсанд нь шоолсоор байлаа. Тэр ичиж зовхоор эрт гарсан байсан ч одоо буцаж очиод бясалгах цаг байсангүй. Зүгээр суухан ч уйтгартай байв. Яг юу хийхээ шийдэж чадахгүй эргэлзэж байтал гинэт маш хүчтэй алах хүсэл түүнийг нөмрөн авлаа. Хүчтэй салхи Лунгчэний нуруу руу шууд чиглэв. Лунгчэн яаран эргэж нударгаараа нууцаар довтолсон этгээдийн цохилтыг арай гэж хаав. Цохилтууд мөргөлдөх үед хүчтэй салхи дэгдэж Лунгчэн хит хитэн алхам ухарлаа. Толгоогоо өргөж харахад баг зүсэн нэгэн ир түүнийг дахин цохихоор далайж байв. Тэр хүний хүч нь маш их бөгөөд цохилт бүрэн салхи эсгэрүүлж байлаа. Лунгчэн хүйтнээр хурхирав. Цохилтыг нь үл тоон тэрээр өнөөх хүний хоёр хөлийнхэн завсарлан өшөглөв. Тэр хүний тулааны туршлага маш их байсан тул цохилтоо шууд зогсоож хамгаалалтанд шилжин Лунгчэний давталгааг хөлөөрөө хааж амжав. Давталгааг хаасны дараа тэр хүний биеэс маш догшин энерги ориглон гарлаа. Нэгэн нудраг орон зайг зүсэн ирж Лунгчэний ухрах бүх замыг хаав. Лунгчэний нүд нь хүйт оргив. Яг бүх хүчээ гаргах гэж байтал түүнд гинэт нэгэн бодол төрлөө. "Бухын сүнс" гэж Лунгчэн хашгираад тэдний нудраг мөргөлдөв. Лунгчэн хідэн 10 алхам хол шидэгдэж дотор нь цусан ориглон бачимдав. Өнөөх хүн Лунгчэнийг хол шидчихэд үргэлжлүүлэн довтлох гэж байтал ойртон ирж буй хүмүүсийн сүудрийг олж харав. "Хүмүн, дараагийн удаа би чиний амийг авах болно" гэж тэрээр цайсан царайтай Лунгчэнийг харан хүйтнээр хэлв. Тэгээд маш хурдтайгаар Лунгчэний нүднээс далд орлоо. Түүнийг явсны дараа Лунгчэний цайсан царай эргээд хэвийн болж ягаарлаа. "Энийг амтан, чи миний хүчийг шалгахыг хүсэе юу?" Лунгчэн хувцсныхаа тоосыг гөвөв. Тэр хүний явсан зүг рүү харахад түүний толгойд нэгэн бодол орж ирлээ. Энэ үдэш тийм ч уйтгартай өнгөрөхгүй бололтой.